За орой минь. Өнөөдрийн YouTube хэрэглэдэг хүмүүстэй анхааруулах журмаар энэ бичлэгийг хий. Ягаад гэвэл бид нэр YouTube одоо би бараг ихэнх мэдээллээ, ихэнх хичээлээ ер нь YouTube-ээс авдаг. Тийм болохоор YouTube бол миний хувьд маш их чухал. Миний группт ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн одоо ер нь YouTube сүүлийн үед нэлээд хэрэглэж байгаа. Тийм болохоор энд 1-2 одоо өөрчлөлтүүд гарсан байна. Энийг яг өнөөдөр их YouTube-ийн бичлэг хийдэг хүмүүс ч юм уу эсвэл яадаг YouTube дээр одоо илүү сонирхдаг хүмүүст хандаж энэ бичлэгийг хийж байгаа. Яагаад гэвэл YouTube маань 12 сарын 10-наас эхлээд шинэ нөхцөлтэй болж байгаа. Шинэ дүрм гаргаж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол сүүлийн үед бараг телевизээр үзэхээсээ илүү YouTube-ээр одоо хүмүүс маш их юм үздэг болсон шүү дээ. Яагаад гэвэл YouTube дээр чинь бас харьцангуй бага рекламтай. Ерөөсөө бараг реклам байхгүй гэж ч болно. Бид нар чинь телевизээр юм үзэхээрээ бараг 2-1 киног чинь хэдэн 30 минутын киног бараг цаг болгож үздэг шүү дээ. Эсвэл одоо ямар нэгэн тийм одоо хэрэгтэй гэсэн юм дээрс маш хортой хугацаанд болж авдаг гэсэн. За ингээд энэ дээрээс би зүгээр жижигхэн юмнуудыг орчуулад зүгээр хамгийн гол нь биднэрт их нөлөөлөх юмнуудыг орчуулад өгье. За энд хамгийн гол нь YouTube нөгөө YouTube Kids гэдэг энэ юу гаргаж байгаа. Хамгийн том өөрчлөлт нь. За энэ юу гэвэл ерөөсөө нөгөө насны хязгаарлалт хийж байгаа. 13-аас 13 хүртэлх насны хүүхдүүд бол одоо нөгөө видео хийх одоо ирэхгүй болж байгаа гэсэн. Нэгдүгээр, хоёрдугаар тэгэл маш их одоо томчууд чинь нөгөө өөрийнхөө жижигхэн хүүхдийг одоо ашиглаж гэж хэлж болох байх л да. Жижигхэн хүүхдүүдийг одоо ашиглаж видео хийгээд тэрүүгээр одоо мөнгө олж байгаа. Тэгэхээр энэ бол бас нэг өсөндөө хүний эрх зөрчигдөж байгаа гэсэн. Яагаад гэвэл жижигхэн хүүхэд бол би ингмээргүй байна гэж татгалзаж чадахгүй учраас одоо тэрийг ашиглаж томчууд хүүхдэрээ ингэж мөнгө хийж байгаа гэсэн. Энэ ойлголтоос болоод 13 хүртэлх насны хүүхдээр одоо ашиглаж бичлэг хийхийг нэгдүгээр торгилж байгаа юм байна. Хоёрдугаар тэгвэл мэдээж хэрэг 13 нас хүртэлх хүүхдүүд өөрсдөө энэ YouTube бичлэг хийхдээ одоо маш их тийм яг одоо тогтсон юугүйгээр тийм ээ яг ямар хэрэгтэй вэ ямар мэдлэг олох гэхгүйгээр зүгээр л одоо юм заримдаа одоо энэний төрөгдөг ч юм уу ингээл ер нь бол сүүлийн үед тийм жижигхэн хүүхдүүдийн хийсэн бичлэгнүүд бол ерөөсөө цаг маш их хүрсэн тийм бичлэгнүүд болцсон байгаа. Тэгэхээр ингээд энэ юуны 13 нас хүртэлх бол ер нь хоригдчихж байгаа юм байна. За тэгээд энэ kids руу одоо өөрсдөө оруулна гэсэн. Тэгээд эндээс мэдээж хэрэг цензур тавина гэсэн. 13-аас 18 насны хүүхдүүд болохтой зэрэг эн чинь бол юу гэсэн үг шүү дээ тийм ээ дунд насны хүүхдүүд гэсэн. Энэ хүүхдүүд болохтой зэрэг заавалчгүй эцэг эхийнхээ одоо эцэг эх нь аль нэг нь эцэг эхийнх нь юм уу эсвэл тэр хүүхдийг асран хамгаалагчийн аль нэг нь өөртөө хариуцлага хүлээж энэ сайтын YouTube каналыг ажиллуулах юм байна. Жишээлбэл 13-аас 18 насны хооронд хүүхдүүд ямар нэгэн байдлаар одоо YouTube-ээр бичлэг хийгээд хэрэгтэй хүүхд оролцох юм бол YouTube хариуцлагыг хүлээхгүй. Яагаад гэвэл энэ нөхцөл дээр эцэг эхийнх нь аль нэг нь асран хамгаалагч нарын аль нэг нь хариуцлага хүлээж энэ сайтыг одоо жишээлбэл зөвшөөрсөн гэсэн юугаар зөвшөөрч энэ бичлэгийг хийлгэж байгаа учраас ямар нэгэн байдал гарлаа гэхэд YouTube бол хариуцлага хүлээхгүй юм. Хэрвээ ямар нэгэн хэрэгтэй хүүхд оролцох юм уу эсвэл одоо YouTube дээр бичлэг өөрийнх нь одоо юугаар каналаар буруу юм руу орцсон байх юм бол энийг эцэг эхэн цэвэр 100% хариуцна гэсэн одоо грант өгөөд
тэгээд юу бичлэг хийлгэж болох юм байна. За ийм 2 актер том юу гарсан. Дүрм гаргаж ирж байгаа. За ингээд цаашаага болвол нэг юм яригадаад байгаа. Гэтэ үнийн хотлоо мэдэхгүй. Жишээлбэл одоо YouTube бүртгүүлчээ тэгээд ерөөсөө нөгөө итгэхгүй байгаа юунуудыг одоо жишээлбэл лайк тавьдаггүй, нөгөө дислайк тавьдаггүй, комент бичдэггүй энэ төр гэл актив юуг итгэхгүй байгаа аккаунтуудыг устгах нь гэж яриад илээ. Тэр бол одоохондоо тийм энэ дөрвөн дотор нь бол их учиргүй тийм алга байна. Зүгээр энэ амд амтсан яриа. Гэхдээ мэдэхгүй. Ер нь бол болж өгвөл тэр аккаунтаа хаалгахгүй тулд идэвхтэй байх хэрэгтэй юм байна. Ямар нэгэн видео үзэхдээ дандаа одоо таалагдсан бол таалагдсан, таалагдаагүй таалагдаагүйгээ дагаад ингээд жишээлбэл ерөөсөө хэнийг ч даахгүй, хэндээч лайк тавихгүй ингээд байвал бас хаагдах магадлал их өндөртөө болж байгаа юм байна. За дараагийнх нь болохтой зэрэг энэ хоёр дахь юу болохтой зэрэг одоо жишээл нөгөө хүмүүс юугаа яах гээд өөрийнхөө нөгөө дагагч нарыг их болох гээд юм эсвэл лайка их болох гээд нөгөө юу хийдэг штэ тий нөгөө юу ашигладаг штэ өөр програм ашиглаад нөгөө өөр орноос орж өөрийнхөө юуг дардсан штэ дагагч нарыг их болгодог юм эсвэл лайка их болгодог эднэрийг бол шууд блоклох юм биш шүү. Тийм болохоор тийм юм битгий хийгээрэй. За дараагийнх нь болохоор энд бас нэг их сонирхолтой юм байсан. Одоо жишээлбэл нөгөө энд ээж байна. Энэ 6 дахь нь. Энд болохтой зэрэг хүмүүс одоо нөгөө мөнгө амлж болохгүй юм байна. Жишээлбэл одоо өөрийнхөө видеог хийж явах орондоо заавал тэгээд миний юуг дагах юм бол би одоо картер ч мөнгө болно гэдэг ч юм уу тэгж амар шулуу хэлнэ гэж байхгүй л хальтаа. Гэхдээ ер нь бол тийм битүү хатуу утгаар хэрвээ намайг дагах юм бол миний юун дээр видеон дээр лайк тарах юм бол ийм одоо мөнгө өгнөөч гэдэг юм уу те ямар нэгэн энэ юм амлах юм. За тэгэх юм бол бас блоклох. Ер нь бол энэ дөрвөн дээр хоригдсан байна. Тэгэхээр бас болгоомжтой амнаасаа болж ич аккаунтаа хаалгачих болохгүй. За бусдууд нь бол нэг их за мэдээж хэрэг төрөүний нөгөө янз бүрийн хориотой юмнуудыг мэдээж хэрэг энэ бол ойлгомжтой. За хоёрдугаарт нь өөр чинь нэг юм нөгөө хүний нэр ашиглаж нөгөө хүний одоо аккаунт ашиглаж видео хийж болохгүй. Одоо жишээлбэл энэ хүмүүсийн лич энэ хувийн юмнуудыг одоо хувийн нэр ус одоо тийм юмнууд энэ тэр хүнийх нь жишээлбэл нэг хүний нэр усыг одоо тэр хүний зөвшөөрлгүйгээр юу яаж болохгүй хэрэгжилж одоо видео хийж болохгүй. За ийм нэг юмнууд дөрвнүүд гарсан байна. За тэгээд таньдаг мэддэг хүмүүстэй хэлээрээ бас хоёрын хооронд энэ дөрмийн зөрчөөд янз бүрийн татваргүй юунд YouTube аккаунтаа нэгдүгээр таалгаад хоёрдугаарт бас ямар нэгэн асуудалд орох юм бол хэрэг байхгүй. Яг гэвэл нэгэнтээ ингээд бүх энэ Google хэрэгэлдэг, YouTube хэрэгэлдэг хүмүүст ингээд дөрмийг гаргаад өгсөн байхад тэр дөрм журмын зөрчөөд байх юм бол хэрэггүй л гэж би бодож байна. Ингээд өнөөдрийн бичлэгээ дуусгая. Тэгэхээр тэр хүүхдүүдээрээ тэр юу яадаг видео хийдэг хүмүүс бол бас жоохон бодож зөв хийх талаас. Гэхдээ нөгөө энэ тийм видео хийх юм бол хүүхдүүдтэйгээ видео хийх юм бол заавалчгүй энэ нөгөө YouTube Kids руу н оруулах юм билээ шүү. Тэгээд тэр нь ингээд цаашаагаад дөрөм журм гараад ирэх байна. За ингээд өнөөдрийнхээ бичлэгийг дуусгая.